Hi guys. Нэм байна. За би та бүхэнд миний өдрүүд яг хэрхэн өнгөрдөг, би өдөртөө юу хийдэг талаараа бичлэг хүргэе гэж бодоод энэ бичлэгээ эхлүүлж байна. За тэгээд та бүхэн миний амьдралтай жоохон ч гэсэн танилцсан гэж найдаж байна. За тэгээд бичлэгээ эхлүүлцгээе. За одоо цаг 2:40 болж энэ өдрийн. Тэгээд би өглөө 10-аас 11:30 хооронд хичээлтэйсэн. Тэгээд би хичээлээ тарж ирчээд тэгээд сая өрөөндөө байж аваад одоо жоохон даалгавраа хий гэж бодоод сууж байна. Би одоо Тамирынхаа хичээлд явах чинь. Би өнөөдөр өглөө хичээлгүй байсан. Тэгээд одоо нэгээс Тамирын хичээлтэй. Манай сургууль ингээд Тамирын хичээл ордог. Гэхдээ миний сонгосон малыг Тамир бол биш. Гэхдээ одоо йог руу тийм. Гэхдээ монголоор юу гэдэг мэдгүй байна. Гэхдээ арай йог биш тийм. Явтаа сонголт Монголд хийдэг. Их гоё хичээл байгаа. Би одоо тийм явах чинь. Тэг би хичээлээ таарсан. Тэгээд гараад ирсэн чинь амар нааштай махлуун болсон бахаар нь зармаг аваад тэгээд койдэга айгүй олон койдэ ирээд эмчичг койднод ирээд тэрийг авъя гэж утсан шин амар халуун. Тэгээд халуун байгаа болохоор авахаа боллоо. Орой авд юм уу гэж бодоод одоо шууд дотор байлгаа явж байна. Тэгэхээр халуун байна. Би халууцч байна. За би одоо оройныхоо хичээлд явж байна. 5:30-аас 7-гийн хооронд ордог. Би өнөө өглөөнийхөө хичээлд 8-аас явчаад тэгээд 9:30-д хараад 4 дээрээ би унтцсан мэлээ. Тэгээд унтчаад одоо өдрийнхөө хичээлд асуух гээд ороод ирсэн байна. Ингээд дөрөвдүгээр дугаасаа ингээд ер нь 3 хичээлтэй гэхгүй тийм өглөө 8-аас ордог болохоор ингээд ядраад идэм ба. Тэгээд энэ бол орж ир өдөртөл унтцдаг. Тэгээд тийм байна. Тэгээд хичээлдээ суугаад ороод хичээлдээ дөрөвдүгээр нь амар ачаалт өдөр байдаг. Тэгээд түгээрээ өнөөдөр Gentle Monster орох гэж байна. Тэгээд бүгдээ Gentle Monster гэж 2 hours later.
За манай Gentle Monster маш аимшигтай их хүнтэй. Орой 7 цаг хүртэл цаг байхгүй цаг авч явдаг байсан юм байна. Урдчил цаг авч явдаг заавал гэж цаг авд юм байна. Тэгээд оол үнэхээр цацгүй. Тэгвэл заавал давно. Үнээр ягаа минийс орцгоё. Зүгээр дээ.